Санаа энэ өдрийн мэндийг хүргэе. Эмийн зүйлийг тавтан хэрэглээд гарах үзэгдэл болон эмийн харилцаа үйлчлэлээр ярилцсан. Өдрийн хүрээнд кумуляц дасгал болон эмийн харилцаан үйлчлэл, эм судлалын харилцаан үйлчлэл, эм зүй харилцаа үйлчлэл эмийн зүйлийг тавтан хэрэглэхэд гарах үзэгдэл нь ерөөдөө түүний үйл хэсэг эсвэл багасгах үзэгдлээр илэрдэг. За эхний үзэгдэл нь болохоор ерөөдөө эмийн тавтан хэрэглэснээс эмийн үйл хэсэг буюу кумуляц гэж нэрлэж байгаа. За кумуляц нь болохоор ерөөдөө удаан ялгардаг, бие махбодод удаан зазардаг эмийн бодисууд кумуляц үүсгэдэг учраас тухайн эмийг хэрэглэхдээ тунг нь багасгах эсвэл хоорондын зайг нь хурцгах ийм хоёр янзын үйл ажиллагаа авах хэрэгтэй байдаг. За хоёр янзын кумуляц байдгаас материалын кумуляц нь болохоор удаан зазардаг юм уу гэхлээр тохиолдно. Энэ нь болохоор эмийн бодисыг хэрэглэх үед бага багаар биеэс ялгархгүй үлдээд тэр нь цаашдаа ирэхэд тусан дах концентрац нь нэмэгдсэний улмаас үйлдэл өвчин хэсэг буюу хортон лог гарахыг ирэхэд материалын кумуляц гэж нэрлэдэг. За хоёр дахь кумуляц болох үйл ажиллагааны кумуляц нь өмнө хэрэгсэн эмийн үйлдэлд адилаагүй байхад дараагийн хэрэгсэн эмийн үйлдэл илэрч хоёр үйлдэл давхардаж үйлдэл өвчин хэсгийг болохоор ирэхэд үйл ажиллагааны кумуляц гэж нэрлэдэг. Энэ болохоор тасал байгаа. За тасал нь ерөөхдөө эмийн зүйлийг тавтан хэрэглэхэд эмийн үйлдэл сулрахыг тасал гэж нэрлэдэг. За эмийн тасал болох механизм 5 механизм байдаг. За нэгдүгээрт эмийн бодис гэзний ханаар цус руу муу шимэгдэх, хоёрдугаарт цуснаас эдийн дотор муу нэвтрэх, гуравдугаарт эмийн задлагдах фермент идэхээр үсээд тухайн эм маань хурдан задрах, дөрөвдүгээрт болохоор биес тухайн эм ялгарх хурдан хэсэх, тавдугаарт эсийн рецепторын мэдрэх чанар буурах зэрэгээс шалтгаалж ирэхэд нөлөөлдөг хоёр эмийн нэгийг нөлөөгөөр солиход уг эм нь тасал үүсэж болдог бөгөөд үүнийг солилцсон тасал гэж нэрлэдэг. За харин тасал болох үзэгдэл нь маш хурдан бөгөөд хэдхэн хоног цаг минутын дотор явагдах тохиолдол байдаг. За үүнийг болохоор тахифлакси гэж нэрлэдэг. Зарим эмийг тавтан хэрэглэхэд шуналтай болгодог. За энэ нь болохоор ерөөдөө хар тамхины бүлгийн эм спирт нь ерөөдөө шуналтай болгодог гэж үздэг. Тааламжтай байдал үүсгийг кипори гэж нэрлэдэг бол шуналтай болохыг pre-trustio харин эм хэрэглэхэд эсрэгшгүй хүсэл бий болохыг өөрөөр хэлнэ гэсэн үг. За тэгээ явандаа ерөөдөө эм өгүүлэгдээ завар шаналгаа үүсгдэг бөгөөд үүнийг абстиненц гэж нэрлэдэг. За абстиненц нь ерөөдөө хоёр янз байдаг. Хөнгөн тохиолдолд болохоор сэтгэл санааны завираар илэрдэг бол гүнзгийрсэн хүндэрсэн тохиолдолд бие махбодын шаналгаа болж тухайн эмийн бодисыг хамт нэг зэрэг хэрэглэх буюу нэг эмийн үйлдэлийн дэвсгэр дээр нөгөөг хэрэглээд гарах үйлдэлийг эмийн хам үйлдэл буюу эмийн харилцан үйлчлэл гэж нэрлэдэг. За эмийн харилцан үйлчлэлийг ерөөдөө үйлчлэлийн хүчээр нь синергизм болон антагонизм эм хэрэглээний аль шатнд илэрч байгаагаар нь эм судлалын харилцан үйлчлэл болон эм зүй харилцан үйлчлэл гэж ангилдаг. За синергизм гэдэг нь хоёр болон хэд хэдэн эмийг хамт хэрэглэх үед тэдгээр эмүүд нь нэг нэгнийхээ үйлдэлийг дэмжиж байвал синергизм гэж нэрлэдэг. За тэгэхээр механизмаар нь ерөөхдөө синергизмыг шууд болон шууд бус гэж ангилдаг. За шууд синергизм нь хоёр эмийн бодис нэг чиглэлтэй үйлдэл үзүүлэхдээ нэг байд нөлөөлж байвал шууд гэж нэрлээд харин ижил үйлдэл үзүүлж байгаа боловч өөр байд нөлөөлж байвал түүнийг шууд бус синергизм гэж нэрлэдэг. За синергизмыг илэрлийн зэрэгээр нь ерөөхдөө дөрөв хувааж үзнэ. За үйлдэл өдөөх синергизм нь эмийн бодис үйлдлийн механизмаараа өөр эмийн үйлдэлийг дэмжих үзэгдлийг ерөөхдөө хэлдэг. За үйлдлийн нэмэгдэх синергизм гэдэг нь хоёр болон хэд хэдэн эмийг хамт хэрэглэхэд гарах үйлдэл хүчин тэдгээрийн аль нэгийг дангаар хэрэглэснээс илүү боловч тухайн хоёр эмийн нийлбэрээс бага үзэгдлийг хэлнэ. За тэгээд үйлдэл нийлбэрч синергизм гэдэг нь хоёр болон хэд хэдэн эмийг хамт хэрэглэхэд гарч буй үйлдлийн хүч тэдгээрийн тутам хэрэглэх гардаг үйлдлийн хүчний нийлбэртэй тэнцүү байхыг хэлдэг. За харин үйлдэл хүчдэх синергизм гэдэг нь хоёр болон хэд хэдэн эмийг хамт хэрэглэхэд гарах үйлдлийн хүчин тэдгээрийн тусад нь хэрэглээд гарах үйлдлийн хүчнээс илүү байхыг хэлнэ. За та утгаар бол нэг дээр нэмэх нэг тэнцүү 3 гэж илэрхийлэгдэнэ. За энэ үйлдэл хүчдэх синергизмыг болохоор эмчилгээний практикт өргөн хэрэглэдэг бөгөөд энэ нь болохоор ерөөхдөө хордлого үүсгэх шалтгаан болдог. Антагонизм гэдэг нь хэд хэдэн эмийг хамт хэрэглэхэд тэдгээр нь нэг нэгнийхээ үйлдэлийг саатуулж сулруулж байх юм бол антагонизм гэж нэрлэдэг. За антагонизмын эмийн хүндрэл хордлогын үед ерөөхдөө өргөн хэрэглэдэг бөгөөд антагонизм нь 5 янз байдаг. За нэгдүгээр физик антагонизм нь болохоор нэг бодисыг нөгөө бодис нь ацаар буцлаж шингээснээс үйлдэлийг сулрахыг хэлнэ. За химийн антагонизм гэдэг нь болохоор хоёр эмийн бодис харилцан үйлчлэлцэж химийн уралд ороод фармакологийн идэхгүй нэгдэл буюу антидот үүсгэх хэлнэ. За антидот үүсэх нэг жишээ нь болохоор кальци хлорид болон магний сульфатыг хамт хэрэглэх юм бол химийн уралд ороод антидотыг үүсгэдэг. За шууд антагонизм гэдэг нь болохоор хамт хэрэглэж байгаа хоёр бодис нэг байд эсрэг чиглэлтэй нөлөөлж уг эмийн үйлдэлийг арилгах буюу сулрахыг хэлдэг. Тэгэхээр шууд бус антагонизм гэдэг нь хамт хэрэглэж байгаа хоёр бодис эсрэг чиглэлд үйлдэл үзүүлэхдээ хоёр байд үйлчилж байгаагаар ерөөдөө нэрлэнэ. За өрсөлдөх буюу конкурент антагонизм гэдэг нь шууд антагонизмын хэлбэр бөгөөд энэ нь химийн бүтцээрээ хоорондоо төстэй хоёр бодисын нэг нь ямар нэг рецептортэй харилцан үйлчилж эмийн үйлдэл гаргаж байвал нөгөөг бие махбодод оруулахад сүүлийн орсон бодис түрүүчийн бодисоор рецепторыг нь төрж өөрөө нэгдэхийг өрсөлдөх буюу конкурент антагонизм гэж нэрлэдэг. Харилцан үйлчлэлийг аль шатнд илэрч байгаагаар эм судлалын болон эм зүй харилцан үйлчлэл гэж хоёр ангилдаг.
бодисын харилцан үйлчлэл нь одоо эмийн бодисыг бие махбодод оруулснаас хойш шатанд тохиолдож байгаа харилцан үйлчлэлийг хэлдэг. За ийм судлалын харилцан үйлчлэлийг дотор нь одоо фармакокинетикийн болон фармакодинамикийн гэж хоёр фармакокинетикийн харилцан үйлчлэл гэдэг нь болохоор ерөөхдөө хамт хэрэглэж байгаа юмуд нь нэг нэгнийхээ шимэгдэх, тархах, өөрчлөгдөн хувирах болон эд хэрэгтэнд хоригдлогдох ялгаран үйл ажиллагаа нөлөөлөх үзэгдлийг фармакокинетикийн харилцан үйлчлэл гэж нэрлэдэг. За энэ рецептор одоо фермент эртэн системийн ажил төвшөнд явагдаж болдог бөгөөд одоо ийм өөрчлөлтөөс болж эмийн үндсэн үйлдэл тоо чанарын хувьд өөрчлөгддөг. За эмийн бодисын шимэгдэх үеийн харилцан үйлчлэл нь болохоор нэг эмийн бодис хоолбол хугацаамаар шимэгдэх үйл явцад одоо бусад бодисын нөлөөг өөрчлөгдөх нь ерөөхдөө дараах байдлаар явагддаг. Нэгдүгээр янз бүрийн одоо аргаах бүрхийг шингээх юм нь одоо аниа солилцооны давиргааны одоо хамт хэрэглэж байгаа эмийнхэн гидсний ханаар шимэгдэхийг садуулна. Хоёрдугаарт одоо шимэгддэггүй хилатны эдэл бүрдэл үүсгэх, гуравдугаарт хоолбол хугацааны pH өөрчлөгдөх болон хоолбол хугацааны хэмийн микрофлора өөрчлөгдөх, мөн хоолбол хугацааны цас бүрхүүл гэмтэх, хоолбол хугацааны хөдөлгөөн өөрчлөгдөх, гликопротеин пигийн хитвэхэд нөлөөлөх зэрэг нь ерөөдөө эм судлалын харилцан үйлчлэл орно. За эмийн бодисын одоо цусны урагтай холбогдох үеийн харилцан үйлчлэл нь зарим эмийн бодис одоо цусны урагтай адил чанар нь өндөр байдаг. Учраас ерөөдөө сул хүчлэг шинжтэй бодисууд нь альбуминтай, сул хүчлэг шинжтэй бодисууд нь альфа 1 хүчилтэй одоо гликопротеинтэй холбогддог. За эмийн бодисын химийн хувьд орох үеийн харилцан үйлчлэл гэх юм бол одоо эмийн бодис нь одоо бусад эмийн бэлтгэмжийн метаболизм нөлөөлж болдог бөгөөд одоо энэ эмийн бодисын метаболизмд оролцдог ферментийг өдөөж идэвхжүүлэх эсвэл дарангуйснаар фармакодинамик харилцан үйлчлэл нь ерөөдөө одоо эмийн хэлбэрийн онцлог нь одоо эмийн фармакодинамик төвшөнд явагддаг байгаа. За тэгэхээр өөрөөр хэлбэл ерөөдөө хоёр эмийн бодисын үйлсийн механизм байрлал гарч буй өрнөлөө нь хоорондоо нөлөөлснөс синергизм болон антагонизм болохыг ерөөдөө хэлнэ гэсэн. За одоо фармакодинамик харилцан нөлөөллийг бие махбодын бүтц үйл ажиллагааны аль төвшөнд илэрч байгаагаар нь медиаторын рецепторын 2 дахь дамжуулагчийн болон одоо медиатор рецепторын ерхий гомеостазын одоо эргэтэн ба физиологийн системийн төвшөнд гэж ерөөдөө юм 6 төвшин болгож ангилдаг. Харилцан үйлчлэлийн хөдөө голдуу одоо эмийг хэлбэрийг бэлтгэхэд одоо гардаг бөгөөд одоо тариурт хольж тарих үед гарна. За тэгээд энэ үед болохоор эмийн имчилгээний өрнөлөө багасгах үе ярилдаг. За физик шинжээр өвөл нийцэх юмуудыг хамт нэг журнал бичих юм бол уг эмийн одоо өөрөө физик хэм шинжээ алдна. Хоёрдугаар хим өвөл нийцэл болон голдуу эмийн бодисыг одоо бид оруулахаас өмнө өөрөөр хэлбэл одоо эмийн хэлбэрийг бэлтгэх хадгалахад хвшлэн эмийг хамт хэрэглэхэд тохиолддог. Бодисыг хэрэглэхэд одоо анхаарах хэдэн зүйл байдаг. За энэ нь болохоор ерөөдөө нийлмэл найрлагатай эмийн журийг бичихтэй одоо алкалоид болон алкалоид чин чанартай бодисыг мөн гликозид болон гликозид одоо хүчлэг бодисыг шүтлэгтэй болон одоо хүн металлын давсаг хүчлэг шүтлэг бодистой одоо хамт хэрэглэж анхаарал хандуулсанд баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.